За өнөөдрийн мэндийг та бүхэнд өргөе. Бид нар за өнгөрсөн шөнө Цэнхэр мандал, Хинтэн аймгийн Цэнхэр мандал сумын Цэнхрийнхаа голын хөвөн цайхан амраад тэг өнөөдрийн хаялыг хэлж байна. За өнөөдөр өглөө үнэхээр одоо яг нэг 100-ны өглөө шиг сайхан өглөө байлаа. Өнгөрсөн шөнө бороо ороод за өглөө манан татаад наар гараад тэг энэ өдөр бол станы дугуйчд бол тааламжтай сайхан өдөр байлаа тий. Халуун их нарын үдгтэй нартай цэлмэг ийм гоё өдөр дугуйч хийлээ. Тэгээд өнөөдөр бол мөхтөл хурандаагаасаа би ерөнхийдөө марш тактик гэдэг одоо цэрэг аримд явсан алба хаасны хүмүүс бол сайн мэдж байгаа бох. Марш тактикийн тэмцээн гэж ямар тэмцээн байдгийг, ямар норовтууд байдгийг, ер нь үүсэл гарлах юм мэдээж цэрэг аримтай л холбоотой юм байгаа бох. Тэгээд ер нь хүмүүст бас энэ талын мэдээлэл өгөө. Тэгээд нормативуудын талаар бас нэг мэдээлэл өгөөд ингээд яриад явъя. Тэгээд битээр бас тасгал орсон байгаа. За энэ тасгалыг бол мэдээж одоо би хурандаагийнхаа зааварчилгаагаар тасгалуудаа хийгээд биеийн чилээ гаргаад ерөнхийдөө нэг 10-15 км-ийн дундаа нэг завсарлага аваад ингээд тасгал хийдэг байгаа. Ингээд микрофоно мөгдөл хурандаадаа шилжүүлъя. Марш тактикийн талаар та мэдээлэл өгөөч. Энэ тасгалын тоо тавьчих. Ер нь дугуй унаа явахд бол хөл жигдхээс бусад булчин үйл ажиллагаа бусад юмнууд хөдөлдөг учраас бол хичээлдэг удаа явахаар ялангуяа шилэг хүзүү нуруу гард хичээлдэг учраас тодорхой километр яваад дасгал хийх нь зүв байт юм аа. Тэгээ би тэр энэ амьсгалын дасгал болон булчин мөр шилэг хүзүүний тавиулах дасгалыг хийж явсан. Тэгээ марш тактикийн тэмцээний тухай. За одоо бол яг марш тактик гэдэг үгээрээ нэрлэхэ болоод байна. Марш тусгай бэлтгэлийн цогцвор тэмцээн гэдэг иймэрхүү нэршилтэй болсон. Зөвхөн хуучин бол одоо маршлаа тэгээ тактик хийгээл одоо тактикээр одоо янз бүрийн мөлхөөл гүүгээл буудаал ингээд дан ийм тэгээд үе холны норм тим тэргээл хийгддэг. Тэгээ саатай зурвас давдаг. Тэгээд канад торосоор явдаг. Тэгээд мөлхдөг энэ төр ийм дасгалууд голцоо байсан. Одоо энэ орчин үеийн байлдааны арга техник үйлчлэгчид энийгээ дагаад марш маань бас үйлдэхэд бол өөр болж байна. Ер нь бол цэргийн байгууллага, цэрэг хүчний байгууллага бол марш тактикийн тэмцээн цогцвороор явагддаг. За төрөл мэрэгчлэр зөвсөчм бол дангаараа үүсэн явд дуусдаг. Цагдаа дотоодын цэрэг өөрсдөө тустай тангуул онцгой байх нь бүгд явагддаг юм байлээ. Тэгээд 2 жил нэг удаа ерөнхийлөгчийн ивэлдор ерөнхийлөгчийн нэрмжид марш тусгай бэлтгэлийн тэмцээн явагддаг болоод нэлээд удаж байна. 20 жил болж байна. Тэгээ энд бол цэрэг болон зөвсөчм болон цэрэг хүчний байгууллагууд бүгд оролцдог болцоо. Сая 2 хоногийн өмнө сая нэрмжид тэмцээн явагдаад дууссан. За миний наал пассанд дотоодын цэрэг маань үндсэн бүрэлдэхүүн буюу офицер асхийн баг 2 дугаар байранд орсон. Өнөөний өмнө нэг тэмцээнд бас 2 дугаар байранд орж исэн. Сая хугацаа цэргийн албаас 3 дугаар байранд орлоо. Яг одоо марш тактик л яриа авчих хоёул гууч нэрээр төхөө. Яг жишээлбэл марш тактикийн тэмцээнд яг ямар төрөл орж байна. За марафон маягийн гүйлт. За гүйлт олон чухал тий. Тодорхой нэг цэгээс тодорхой гараанаас за цэг гэж ярьд юм цэргийн. За заасан орионд гүйж очдөг. Энэ бол цэргийн тактикийн арга хэмжээлтэй юм. Үүрэг аваа. За энэ хугацаанд цэргийн норматив дасгалуудыг хийн. За энэ голцоо ийм саатай зурвас гаталдаг. За ачаалавч өксөр уулаар явдаг. Канад торосоор явдаг. За тэгээд нурсан байсаар ороод явдаг. Байр зүйн дасгал хийдэг. За сум галт хэрэгсэл тээвэрлэж машин дээр авч тавих. Тэгээ үе болор хөнөг зэвсгээс хамгаалах бэлтгэл буюу утаат одоо цэг дээр очиж утаанд орж газ эсрүүлж ярьдаг та хүн тэрийг өмсөж хугацаанд өмсдөг. Тэгээд бууд километр хооронд байлаа. Ер нь бол нийтлэгээр бол одоо 10-аас 15 км байгаа. 10-15. За зөвсөчний ерөнхийдийн ивэд явж байгаа тэмцээн бол 15 км явдаг.
цагдаа дотоод зэрэг юм бол 10 км орчим явагдаж байгаа энэ бол. Энэ бол тодорхой зайд шилжин байрлах ажиллагаа л да ер нь. Тэгээ энэ уламжлал болоод ер нь 54-5 оноос эхлээд энэ армийн хэмжээнд марш тактикийн хэмжээ явагдаж ирсэн юм аа. Дараа нь нөгөөд тэр хүчний төрөл мэрэгчлэрээ тусдаа явагдаж хагаад сүүлийн 20 жил нэгдсэн журмаар ерөнхий явалтаар 2 жил нэг удаа явагддаг болсон. Тэгвэл одоо маршийн тэмцээний агуулгыг өөрчлөж байгаа юм байна. Орчин үеийн байлдааны шин чанарыг өөрчлөгдсөн. Дорооныг ашиглаж байна. Өндөр цэцтэй пуужин ашиглаж байна. За мөн тэр онгоцоос хайж байгаа бөмбөгчийн зүгөө доошоо буугаад тэсрэхгүй хайгангууд далавч дэлгээд тэгээд яг өндөр цэцээрээ тийм нисээд очиж байж. Тэгээд одоо үндсэндээ бол энэ орчин үеийн байлдаан бол дорон буюу өндөр цэцтэй пуужингаар явагдаж байгаа юм аа. Тийм сая Украины одоо Орос хоёрын өргөлдөөн хүүд ангинд ч бас ерөнхийдөө л яг технологийн л тань болж ш тийм ээ. Тийм. Яг дорон юутай. Сая ерөнхий нэрс маршийн хэмжээнд дээр бол нөгөө дорон удирдах нэг цэг. Зөв. Яг зөв. Тий. Бас нөгөө дорон удирдаад авч цэг дээр юм унгах ч юм уу тийм. Иймэрхүү нормтууд усаа орчин үеийн байлдааны арга техникийг оруулсан ийм нормтууд нэгж. За одоо хоёлоо дэлгэц рүү анхаарал дэлгэцэн дээр эн чинь ямар даваа байлаа сая тайл. Дуутын даваа даваад уруудаа явж. За энэ одоо залгаад таны нөгөө бас нэг юу байгаа тэрийг тайлбарлаарай. За одоо тасгал тий энэ тамирын тасгал. Ер нь бол хүн хөшиж өгдөг болоош хөвшиж өгдөг гэж ярьдаг. Тийм учраас ер нь нас ахиу залуу нас ахмаг гэхгүй залуучууд дасгалыг сайн байж. Заавал фитнес л очиж. Энэ яг одоо сая юуны дасгал хийж. Энэ бол амьсгал. Тий. Уушгины багтаамжийн сайжрал амьсгалын дасгал хөдөлгөөн их. Одоо яг юу хийж За байгаа юм? энэ бол нурууны дасгал. Энэ бол үе мөчний цогц дасгал. Ийм 3 тоотой хийдэг. Нуруу, өвдөг, мөр, шилэн үзүүн дээр ингээд. Одоо ингээд тоотор 1 2 3 4 болсон юм байна. Тий. Энэ өвдөг орж байгаа хөдөө нуруу орж ийн гэр энэ бол нэг цогц дасгал гэж явдаг юм байна. Тэгээд тэрнээс гадна дасгалууд их олон бий. Тэгтээ олонд нь мөнгөд хэрэггүй. За одоо энэ явц. За энэ бол хийх гэж байгаа дасгал бол амьсгалаа удаан аваад тайвшруулах, биеийг тайвшруулах дасгал. Тий. Дээшээ явахтай амьсгаа авч яана. Амьсгаа гүнзгий аваад тэгээд айжуухан гаргадаг. Энэ дасгалын сүүлд хийдэг. Ийм дасгал байгаа энийг. Өд мэдэр өндөөгөөд айжуухан хурдтай хийхгүй. Тэгээд дасгалыг гар хөдөлгөөнөөс гадна уушхаа тэлэх маш зөв амьсгал хийхэд гол нь байдаг. За одоо миний нийж дасгал бол нурууны дасгал. Энэ дасгал. За болжгүй нуруу бүхийгэд тэг гараа өвдөг нуурахгүй тийм. Өвдөг нуурахгүй. Гараахаа алгыг бүтэн газар түргээд нэг 10 секунд болж ивэл та уян хатан байна. Та хөшүүн биш байна гэсэн ойлголттой байна. Энэ дасгалыг өглөө биеral хийсэн дараа энэ дасгалыг тогтвол хийж ивэл нурууны өвчин бол одоо хөрхүүл гэсэн үг л дээ. Нуруугаар өвдөхгүй байна гэсэн үг. Тийм. Энэ бас дахиад амьсгалын дасгал үгүй юу? Ингээ үндсэндээ 3 явж байгаа тийм. За битэрийн хаялал одоо энэ Жаргалт хаан гэдэг энэ сумаар орж ирж байна. Энэ сумыг би яг эндээс нахуулаад бүтэн бичсэн. Гэхдээ энэ одоо яг Жаргалт хаан руу орж ирж байна уу? Юу яаж байна? Энэ хаан яв? Би хараадах юм. Тэгээ Жаргалт хаан сум руу орж ирж байгаа байхгүй юу? Их гой сум байл шүү дээ. Тий, ер нь яг төвөр нь бол яваагүй. Яг нэг үзүүрээс нэгээ явахаар нэг тийм гой цэвэрхэн их цэгцтэй сум санагдсан надаа. Одоо энэ ингээд яг нэвт гараал явна л та бид нар. Тэгээд бас манай энэ битэрийн энэ одоо хийж байгаа энэ блогийг үзсэн Жаргалт хааны хүмүүс үйл бас их гоё нутагт төрсөн, их гоё ийм тийм одоо юу гэдэг нэг юм хангаа газар чи ингээл бас ингээл их уул устай газар чи ингээл нэг юм юу гэдэг штэ. Тий. Нэг юм цэлгэрт талтай уул устай газар чи бас их гоё юм тий. Одоо ингээл хайлтцсан их гоё. Одоо яг эднээс уушаа 45 км-т авар тусангийн аршаа байгаа. Энэ Жаргалт хаанаас урагшаа салаа явж тий. Тэр Жаргалт хаан бол тэр чинь ямар сум салж илаа сая? Дэлгэр. За тэгээд хойшоо өмнө дэлгэр. Өмнө дэлгэр хойшоо салж тий, ирсэн. өмнө дэлгэр. Ер нь ийм бас
хөлийн газар л да. Одоо энэ жаргалтхан сум бол тий. Манай Батэрдний аврагчин Өмнөдлөг Хинтээ аймгийн Өмнөдлөг гэж явдаг тий. Одоо авраг тосон аршаан чинь бол жоохон нөгөө нэг юутай байгаа гэдээс нүгөө юу. Бид нодлон нэг нэвтрүүлэг үзчихсэн чинь шаврын чанар юу нэг жоохон муудсан вирус янз янзын юмуд илэрсэн гэдэг нэг тийм одоо ямар их ажиллаж байдаг юм та мэдээлэл байна. Одоо ажиллаж байгаа. Сая түрүүн бид нэр овоон дээр нэг хүүхэд тэрвч явж байгаа сууд тэр юу явж байсан. Авц усны аршаа явж байсан. Ажиллаж байгаа. Хэд хэдэн одоо хувийн юу би амарч суулийн газрууд би энэ ажиллаж байгаа юм бэ. 3 нуур байдаг юм а ер нь бол. Нэг нь шаврын нуур, нэг нь одоо үндсэндээ бол ороод эмчилгээ хийдэг нуур нь байгаа. Шинийг нуур нь хэрэгсэн юм шиг байлээ. Тэгээд яа авраг тосонгийн аршаанаас урагшаана Монголын нууц орчонд дээр тэмдэглэгдсэн газар байдаг. Одоо н аура гэдэг нэг аршаа биш юу аршаа гараад шүү дээ дэлгүүртэй. Тэнд тэр аршааны шин тэндээс аваад савлаад зарж байгаа. Энэ Монголын нууц орчонд нэрсэн онцгой газар л да тий. За хоёул эргээд нөгөө юунд орё тийм ээ. Одоо энэ саяных чи юу вэ шүү? Арай өөр бичлэг. Одоо яг нөгөө Жаргалтхан сум руугаа орж ирж чинь. За энэ бичлэгийг ингээд бас хүмүүс үзсэн үз. Яг наанаас ахуулаад ингээд сумаа төв замаар нэг гарсан байгаа. Яг сумын төөр нь бол ороог их гоё газар байсан ш. За тэгээд марш тактикийн тэмцээн. За одоо юу гэдэг чинь ер нь айрам гэд тийм үү? Тусдаа дотоодын цэрэгч гэдэг юм уу, хилийн цэрэгч гэдэг юм уу? Манайх ч ингээд нэг хүчний байгууллагч нэг өөр чиг үргүүдтэй шүү дээ. А гэхдээ марш тактик чинь ингээд нэгтгэрээ бол норматив юунууд нь бол адилхан юм байгаа үстэй. Тэр хилийн зэрэг өөр вэ гэсэн юм байхгүй үстэй. Чинь нэг ер нь бол өөрийнхөө чиг үүргийн дагуу жоохон өөр онцлогтой байж болно тий. Одоо цагдаа дотоод зэрэг бол арай нэг ерөнхийдөө бий. Гэхдээ нэг ерөнхийлөгчийн нэгэн тэмцээн гэж явдаг учраас юм цэргийн байгуулдаг утгаараа эцсийн байдалд бол нэг дэвтүчнээс зохион байгуулдаг марш тактикийн нормативуудыг бүгдийг хийж явдаг. Яг өөрсөн дээр болохоор зарим нэгэн төрөл бүлэглэхээ онцлогийг туссан нормативуудыг оруулдаг юм шиг. Та яг хэдэн жил энэ марш тактикийн хэмжээнд гүйж байна? Миний нэлээд олон юу гэсэн бэ? Үгүй л. Би тасралтгүй 43 жил маршийн тэмцээнд гүйсэн. Тэгтүүд гарсан хойноо жигсэн тэмцээн одоо яадын одоо соогдсон морь шиг марш тий дотоодын цэргийн марш хийдэд болох ч 05 дараагийн марш хийдэд болох ч нөгөө хэд маш мэддэг болцоо. Орондоо тэдний өдөр болно шөхөд очиод цэргүүтээ цуггүйдэг. Зөвхөн албан ёсны бүрэлдэхүүнд орчих уу? Орохгүй. Заримдаа нэг багтаа цуггүйсэн чинь өдөр цуггүйгээ төрүүлсэн чинь хэл ам дараад та одоо энийг дараагүй тэрний дараагүй гэд ингээд зүгээр нэг тийм бас би зүгээр бод таны түрүү нөгөө нэвтрүүлэгч би бас нэг товчхон үзсэн таны талаар нэвтрүүлэг байна шүү дээ тий. Тэгээ бодож ил бол одоо та дахиад магадгүй 60 жил гүйсэн түүхэн бүр амжилт дэвтгэхийг үүсэхгүй юм байна уу? Энийг өргөжлүүлүүл гэж хэлэх гээд байхгүй би. Яаж хийж байгаа 44, 45, 46 гэдэг. Тэгээ энийг ингээд гол нь олонд нийтэд хүргээд айгүй гоё үлгэрэл болно л доо. Би зүгээр ингээд дотроо боддгийг яг нэг цэрэг хүн ялангуяа энэ дөрөв товцсон өссөн хүмүүс чиггэр үйл гоё харагддаг байхгүй. Нэг том гүзээтэй тий. Галан амсгаатал гэл ингээл явах болж байж байгаа. Хүүхдээ санагдаад. Яг цэргийн хүн бол тэмцэгцтэй яаж чамаас одоо цэрэг гэл бид нар чинь цэрэгт болох чинь тий. Сайхан байсан. Одоо бас нэг жоохон тарган хүмүүс харахаар жоохон тийм харагдаад байна тий. За манай юу бол үндсэндээ дуусч байгаа шүү. Тэгэхээр та марш тактикийн талаар үлдсэн юм мэдээлэлүүд хоёул өдөр батлуулаад дуусгах байна. Баярмөх төрүүч надад зүг 90 онд 91 онд зүг ингээ машин зүг гүйжлээсэн тий. Би өөрөө маш тэмцээ зохион байгуулж явуулчихад цуг гүйж болохгүй өөрөө ерөнхий шүүгч яриад. Тэгээд дуусны дараа анги байгууллага явсны дараа тэр маршин замаар гүйж ханаад тэгвэл мууч чаддагсан байна тий. Тийм нэг бодлын одоо сожорлох хүмүүс үеийг бодлоо тэгээд ингээд тэр дайстай ингээд маршин хийсэн. Энэ би анхлын 50 өдрийг гүйж бодож 50 өдрийг 60 өдрийг болно гэсэн 65 өдрийг
одоо энэ баг ууг бодож сууж байгаа. За баярлалаа.